За би бол энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Яагаад тэр ерөнхий сайд бол улсын хурлын дарга биш. Ерөнхий сайд засгийн газар бол улсын хурлд ажлаа тайлагнадаг тийм байгууллага. Ажлаа тайлагнадаг байгууллага нь өдөрддөг, томилдог байгууллагынхаа дээр гарч суучаад ингээд загнах хэлбэрээр эсвэл одоо нэг бол намын даргын хэлбэрээр сөрөг хүчнийхээ үйл ажиллагаа руу ингээд хандаад байдаг. Ийм асуудал байж болохгүй л дээ. Тийм учраас би энэ заалтыг бол угаасаа дэмжиж байгаа. Улсын хурл ерөнхий сайд ч одоо улсын хурлын гишүүн энд өөрхөн судал байгаа шүү дээ. Тэгээ заавал тэр энэ дээр улсын хурлын даргатай зэрэг суучаад яагаад бас ойлгохгүй. Одоо бид нар чинь хуульчлагтай хүртэл 0.003 гэдэг үстэй. Одоо ингээр ярих юм бол. За тэгээд би энэ бас нэг хуралдаан даргалагч их хурлын даргад бас их хурлын дээр дарж нандж нэг юм хэлэх гэсэн. Одоо ингээд бид нар хууль хэлцэх болохоор ажлын засгийн бүрэлдэхүүн танилцуулсны дараа хуралдаан даргалагч ингээд улсын хурлын тухай 21-24-ийг 21-25-д танилцуулдаг л да. Ажлын засаг оруулж ирж байгаа гişүүд үнэн зөв, тодорхой тоо баримттай хариулах ёстой, тийм үүрэгтэй, нуун дарагдвал худлын мэдээллийг хориглоно гэдэг ингээд. Тэгээд өчтөрийн чуулган сүүлийн хэдэн тооны чуулган харахад орж ирж байгаа ажлын засгийн гişүүд бол асуултанд хариулж чадахгүй тохиолдол зөндөө харагдлаа шүү дээ. Одоо өчтөр бол чинь төвшин гишүүний асуултанд шал худлаа хариулж л. Өнгөрсөн 7 хоногт энэ цуужсан барилгын хөгжлийн төвийнхэн бол хариулж чадахгүй танд бичгээр өгье гэж л. Тэгээ ингээд асуултанд оногдсон цагаа ингээд хариултанд оногдсон цагаа бөөрөнхөн соргоод тойрол соргоод дуусгачдаг. Шал өөр А гэж асуухаар Б гэж хариулаад тэмээ гэж цухаар ямаа гэж хариулсаар байгаа ингээд цагаа дуусгачдаг. Тэгээ нэг асуусан минут нь тодтолтойгоос үр дүнгүй, хариулт нь тодтолтойгоос үр дүнгүй ингээд нэг юм хилцэн болоод өнгөрдөг ийм байдлууд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Тэгэхээр би одоо энэ улсын хурлын тамийн газраас асуулт байна. Яг энэ чуулганы танхимд 2024 оны 7 дугаар сарын 2-оос хойш ажлын хэсэг болж орж ирсэн хүмүүс хичнээн улсын хурлын гишүүн асуултанд үнэн зөв хариулж чадаагүй юм бэ. Нэг хичнээн албан тушаалтан бичгээр хариу өгье гэж хэлчихэд бичгээр өгөөгүй вэ. Өчтөр миний санджаар 4 удаа бичгээр өргөх ёстой. Өнөөдөр нэг эднээс ирсэн үү? Энийний тухай тайлан бүртгэл байдгүй. Хоёрдугаарт асуултанд хариулж чадаагүй, чуулганд ирээгүй, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, зарим мэдээлэл нуун дарагдуулсан. Энэ хүмүүст хариуцлага тооцсон тохиол байдгүй. Байдаг бол хэд гэсэн ийм асуултыг айгүй тодорхой хариулт амаар байна. Одоо би дахиад хэлье. Бичгээр хариулт өгнө гээд 100 хүн бичгээр хариулт өгсөн бол хэдэн бичгээр өгсөн? Нэг. Нийт асуусан асуултанд хариултанд тодорхой хариулж чадаагүй гişүүд та асуултанд хариулаач гэж хэлснээс хэдэн тодорхой хариулт өгье? 2. 3 дугаарх нь улсын хурлын чуулганд нэрээ өгчөд ирээгүй албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон? 3. 4-р нь эдгээр хүмүүс бичгээр өгөөгүй, асуултанд хариулаагүй, худлаа хариулсан хүмүүст хариуцлага тооцсон хуулийн дагуу хэдэн хүнд хариуцлага албан тушаалтын хариуцлага тооцсон бэ? 4. Энэ 4 асуултанд тодорхой хариулт амаар байна. Яагаад тэгэхээр ажлын хэсэг танилцуулах болгондоо 24-15, 24-25, 24-25 айгүй сүртэй уншдаг байхгүй танилцуулдаг. Та үүрэгтэй шүү гээл. Энэ бол таны үүргээ гээл. Хуулийн хариуцлагатай шүү гэдэг. Яг үүн дээр ийм хариуцлага тооцсон тохиол хэд байд? Би энэ яг судлааг амаар байна. Асуултандаа тодорхой хариулт аваад бичгэндээ тодорхой хариулт авдаг бол энэ улсын хурлын үйл ажиллагаа сайжирна шүү дээ. Тэгэхгүй ингээд байгаа минутаа яаж дуусгах уу гэж дэвнэх юм тойрч хамж ярьсаар байгаад асуусан хүнийхэн бухимдлыг төрүүлээд асуултандаа хариулт нэг ийм нөхцөл байдал бий болчихжээ. Үүнд ямар хариуцлага тооцсон юм бэ? Яаж цааш нь хариуцлагажуулах юм гэдэг нэг юм асуулт улсын хурлын тамийн газраас. За улсын хурлын тамийн газар. Тэгэхээр ер нь бол их хурлын гишүүд бас яг энэ өөрсдийнх нь асуултанд бүрэн дүүрэн хариулаагүй худлаа хариулсан. Айлсвал үнэл хүндгсэн ийм байдал гарсан тохиолдол яг энэ улсын хурлын тухай хуулиар хариуцлага тооцох ийм одоо заалттай. Тэгэхээр өнгөрсөн парламентаар Зандан шатар даргад яг энэ одоо асуудлаар худал хариулсан үйл хүндгсэн гэдэг шаардлага тавьсан. Түүний дагуу Зандан шатар нэг албан тушаалтанд хариуцлага тооцож байсан юм а. Тэгэхээр ийм боломжууд бас байдаг шүү гэдгийг хэлье. За тэгэхээр эндрийн 3 дугаар микрофон тамийн газраас хариулъя.
Их хурлын тамирын газар тэргүүнд дарга Бянтлам хариулъя. Улсын их хурлын тухай хууль болон дэгийн тухай хуулиар улсын их хурлд худал мэдээлэл өгсөн талаар зохицуултыг тусгасан байгаа. Үүний дагуу хаврын чуулганаар чуулганы нэгдсэн уралдаан дээр мэдээлэл өгсөн болон мэдээлэл дутуу өгсөн бичгээр сүлд тайлбар өгье гэсэн албан тушаалтнуудын чагсаалт тухай бүр гарч байгаа. За одоо бас яг чуулганы нэгдсэн уралдаан дээр шалгагдж байгаа, нэгтэлж байгаа энэ мэдээллийг бол танд бичгээр хүргүүлье. Тухай бүр юу н гаргаж байгаа. Хариуцлагатай албан тушаалтны мэдээллийг бас гаргуулаад танд бас бичгээр хүргүүлчих.